За би нэг хэдэн зарчмын юм хэлье. Дээрээс нь асууж байгаа шүү. Нэгдүгээрт бол энэ төрийн ажил бол үйл хэрэг. Энэ бол одоо алба барьж байгаа, арга цааж байгаа зүйл биш ээ. Энэ бол үйл хэрэг байхгүй. Эх орны төлөө тангараг өргөсөн хүмүүс сайн муу хэлүүлэхэд хамаахгүй урагшаага шийдэл гаргаж явах ёстой бөгөөд тэдгээр шийдэл иргэдийн олон нийтийн итгэл үнэмшил суурилсан сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ил тод нээлттэй иргэдэд оролцуулдаг судалгаа тооцоололтой нотлоготой байх ёстой. Гэтэл сүүлийн үед дарга нар бол ингээд юм хүмүүсээс асуухгүй хүч хэргэлдэг, тулгадаг, иргэдийн санаа бодлыг үл хэрэгсдэг. Тэгээ түүнийг ямар нэгэн байдлаар ноцож доромжиж тайлбарладаг болсон. Ялангуяа хот дээр энэ асуудал удаа дараа давтагдаж байна. Тэгээ даварсаар давгийн оронд гихчээр иргэдээсээс том, их хурлаасаа том дунд чатны албан тушаалтнууд бий болсон. Тэгм учраас бол энэ бол алба барих үйл хэрэг биш. Яг тэгэхээр энд бол Монгол төрийн ихэнх яамнуудын сайд болон голлох шийдвэр гаргаж бодлого босруулалт хийж байгаа хүмүүсийн сууж байгаа. Өнгөрсөн 1 жилийн өмнө яг 365 хоногийн өмнө 25 оны 5 сарын 8-ны өдөр Магнес өрн дарга томилогдсон. Та 1 жилийн ойн өдөр өнөөдөр болж байна. Хоёулаа нэг асуудлыг 3-4 удаа ярьлаа. Танд би бичиг явууллаа. Танд бас зовлон байх шиг байна. Таны сая дүгнэлтнээрээ харагдж байгаа хэмжигдэхүйц бус байна. Энэ төлөвлөгөө. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтыг бодит болгох үе шаттай стратегтэй байхгүй байна. Гуравдугаарт шалгуур үзүүлэлт зорилгууд тодорхой ус байна гэж та хэлээд байгаа. Энэ бүх зүйлийн нууц юунд байна гэхээр, шалтгаан юунд байна гэхээр, өмнө нь бол Бямцэг даргыг бас томилогдоход хэлжсэн. Энэ төсөв бөгөөд төсвийн хүрээ энэ төлөвлөгөөнд чинь нэг үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтаа хэмжүүр нэгжийн тодорхой болоод энэ бүх зүйл чинь түнд нийцж байгаа сэтлэр хяналт тавих хэрэгтэй. Тихгүй болохоор төсөв болохоор тойрог руугаа салбар руугаа мөнгө татах уралдаан болдог. За зарим нь тэгээд одоо популизм дүүртдэг, ингээ хяргуулцдаг. А яг мөнгө очих хэвээр, бодлого очих хэвээр, шийдэл очих хэвээр газрууд нь хохироод үлддэг. Тэгээд улсын хөгжил гацдаг. Тэр энэ асуудал дээр Магнес өрн дарга яг ямар нөхцөл байдалтай байгаа юм? Та ямар үйлдэл 1 жилийн дотор хийв? Энэ дээр эргээд би яг 1 жилийн дараа асууна гэж танаас асууж яснараа одоо асууж байна. Дараа нь 24 засгийн газар 4 жилийн хөтөлбөрөөр батлахдаа 578 зүйл заалттай 11 хэмжих нэгжээр баталсан. Тэгэхээр одоо ингээд их хурл бүрийн эрх талдаа орцсон байхад ядаж 50% энэ чинь хэрэгжсэн байх ёстой шүү дээ. Тэгэхээр одоо эдийн засгийн хөгжлийн сайд энэ хоёр сайдаас асууж байгаа нь тухайн одоо мэргэжлийн хүмүүс нь хариулмаар байна. Яг 24 оны 7 сарын 5 ингээ 26 оны 5 сарын 8-ны хооронд эдийн засгийн чинь метриксууд 11 дутмаараа яг ямар байгаа. Хүний хөгжлийн индекс яг зорилтынхаа хэдэн хувьд нь очиж байгаа. Авилгын индекс бид нар мэдж байгаа 10-аар ухарцсан. Өрсөлдөх чадварын индекс гэдэг. Бус индексүүдээр яг хэлмээр байна. Энийг яг ингээд товчлоод хэлээч. За дараагийн нэг асуудал. Энэ бүтээмэл оюун буюу одоо химэл оюун гэж хэлээд байгаа энэ зүйл энэ үр ашгийг 70% хүргэнэ гэж үзэж байгаа. Гэтэл бүтээмэл оюун чинь 3 сар тутам буюу улирал тутам нэг генерашн буюу нэг одоо үе ахаад яваад байна. Өөрөөр хэлбэл 24 онд засгийн газар байгуулагдсан хойш 8 үе химэл оюуны үе өнгөрчлөө. Тухайн үе төлөвлөж ирсэн зүйл одоо ингээд энэ чинь технологийн хувьд маш том инновацийн боломж бий болчихлоо. Энийг төлөвлөгөөндөө хэр зэрэг ашиглаж байгаа юм. Төлөвлөгөө гаргахад одоо жишээлбэл симуляцийг энэ химэл оюун дээр хийж гэнэ үү? Expectation буюу одоо төсөөллийг үр дүнг тооцож гаргаж гэнэ үү? Энийг ашиглалт ямар байгааг хариулаач. За тэгээд 1 минут авчих дарга. 1 минут. За хариулчиад ах юм уу? Үгүй шууд авчих. Одоо за Эрдэнэ бол гişүн сонгоод өгч 1 минут. Асуултаа гүйцээж. Тэгэхээр хэдэн жилийн үрд бол бид нар цар дахал гээд хамаг шалтгаыг тийшээ тавьчихдаг байсан. Түүний дараа Орос Украиний асуудал гээд тийшээ тавьчихдаг байсан. За одоо ярьж байгаа зүйл нь бол геополитикийн нөхцөл байдлаас болоод гэж ярьж байгаа. За нөгөө алтны үн ч гэдэг юм уу ингээд олон юм ярьж байгаа. Тэгэхээр яг одоо энэ олон улсад өрнөд байгаа нөхцөл байдлыг эдийн засгийн хэмжих нэгжүүдээр үзэх юм бол хичнээн хувь яг өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлөд байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл энэ геополитикийн асуудал ба эдийн засгийн versus буюу одоо уялдааг нь та нар яг тодорхойлж өгөөч. Ингэхдээ үндэсний сөрөн дэвсгэрлэх чадвар, үндэсний сөрөн дэвсгэрлэх чадах гэсэн энэ зорилт чинь эдийн засгтайгаа яаж уялдаж байгаа юм бэ? Энийг төлөвлөгөөндөө юу гэж тусгасан юм бэ? Ард иргэд бол одоо махны үнэл ярьж шít. Бодитоогоор нөхцөл байдал хүнд байна. Хариултаа аваад дахиад нэг тодруулга ирэхээ адилъя.
За Магнас руу дарга эхлээд хариулъя. Үндэсний аудитын газрын дарга ажлын хэсэг 3 дугаар микрофон. Эрдэнэ улд гишүүний асуултанд хариулъя. За манай үндэсний аудитын газраас за нэгдүгürt төслийг боловсруулах явцад саналаа өгсөн. За хоёрдугаарт өнгөрсөн жилийн төлөвлөгөөний хэрэгжлэнд бас нийслэлийн аудит хийж шийдлээ гаргаж зөвлөмж өгсөн байж байгаа. За энэ хүрээнд авч үзээд энэ жилийн төлөвлөгөөн дээр харьцангуй одоо бас боловсруулахад бол ахис дэвшил байна. Гэхдээ 4 зүйл дээр онцгой анхаарах шаардлагатай гэж ингэж шийдэл гаргасан. За нэгдүгürt бол зарим одоо арга хэмжээний үр дүн бүнэлэх боломжгүй байдалд хүрэх эрсдэл байж болзошгүй байна гэдгийг нь бол тодорхой хэлсэн. За хоёрдугаарт бол зорилттой төвшин хэмжигдэхүйц ус ижил агуулгаар тусгагдсан 30 төсөл арга хэмжээ байна гэж ийм жагсаалт гаргасан. Тухайлах юм бол одоо юу гэдэг нь хүний эрх хэрэгчлөөний хамгаалтыг сайжруулна гэд суурь төвшин 84, зорилттой төвшин бас 84 гэдэг ингээд ижил агуулгаар ингээд бас 30 арга хэмжээ тавьчихад байна. Энийг хилцүүлгийн шатандаа бас анхаарч үзээч. Хэмжигдэхүйц болгоё гэсэн ийм юу хэлсэн. За дээр нь бол төр хувийн хэмжлийн түвшлэр хэрэгжүүлэх төслүүдэд судалгаа тооцоодоо эренбилж одоо оруулах нь зүйтэй. Энэ хуулийн заасан шалгуур үзүүлэлттэй сайтар баримтлая, зарчмаа баримтлая гэдгийг хэлсэн. За мөн одоо төсөл хөтөлбөрийн санхүүжилт хэрэгжилтийн нөхцөл үр өгөөжийг наривчилж энэ хөрөнгө оруулалтыг үе шатаагаар хэрэгжүүлэх стратеги одоо эренбилж ингэж одоо авч үзэх нь зүйтэй гэсэн ийм байдлаар хэлсэн байж байгаа. За таны ярьдаг нөгөө нэг том шалгуур үзүүлэлт бол нөгөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд одоо хэрхэн нийцсэн бэ гэдэг энэ асуудал байж байгаа. За миний хувьд бол одоо өнөөдөр жилийн хугацаанд за аюулгүй байдлын ажлын албатай би хэд удаа холбогдсон, бичиг цаасаа нэлээд солилцож, мэдээлэлээ солилцсон. За одоогор бол яг ажиллаж байгаа учраас би 6 сарын 10-нд одоо засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд төсвийн гүйцэтгэл орж ирэх үед бол энэ асуудал тодорхой болоод одоо юмнууд энэ чиглэлээр хийгд ороод ирэх болов гэсэн ийм одоо урьдчилсан хариултыг танд өгөхийг өгье. Баярлалаа. Ер нь бол бас үндэсний аюулгүй үзэл баримталд бас нийцэх ёстой. Гэхдээ үндэсний аудитын газар нийцлийн аудит хийх бас төрийн бодлогын бичих баримтуудтай нийцэж чинь үгүй гэдээ үзэх үүрэгтэй шүү дээ. Санхүүгийн аудит, гүйцэтгэлийн аудитаас гадна. Тэгэхээр тэр бол боломжтой байна. Боломжгүй бол тэгээд хууль санаачлалтай хэдүүлээ. Эрдэнэ бол шүү. Зохицуултанд байгуул хийх ёстой л доо. За энх баяр сайд хариулъя. За 5 жилийн үндсэн чиглэлний 516 индекс үндсэн шалгуур үзүүлэлтийг ашиглаж тооцоол гаргаж байгаа. За 24 онд эдийн засаг 5% өслөө, 25 онд 6.8% өссөн доктортой байна. За инфляц 25 оны эцэст долларын 5 буюу зорилт интервалд байсан. Өнөөдөр 7.4% нэгдүгээр улирлын байдалтай байна. Ажил хүчний оролцооны индекс сүүлийн жилүүдэд доктортой өссөөр 63% дээр ажил хүчний оролцоог хангаж байна. За үндэсний нэгдмэл үнд зүйлс индекс 40% байгааг 52%, байгаль орчны гүйцэтгэлийн индекс 25 онд 30 доллар нь 2 оноотой байгааг бид нэр 27 онд 40 онд хүрэх ийм зорилттой ажиллаж байна. Хүний хөгжлийн индекс 25 онд 0,756-ыг 27 онд 0,781 хүнд хүргэн. Засаглалын үзүүлэлт 25 онд 114-р байрт эрэмлэж байгаа бол 27 онд 7 байраар ахиулна. За эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 2 жилд ажиглаа доктортой гарч байна. Мэдээж эрсдэл байгаа. За энд хариу арга хэмжээнүүдийг бид За энх баяр сайд асуултаа дуусгая. Хариултаа. за багтахгүй байна минутанд. Дээрээс нь энэ сая эрсдлийг тооцож ингэж. Гол эрсдэл бол нефт бүтээгдэхүүн байна. Энэ Ормозын хоолой, Орос Украин дантай холбоотойгоор 100% манайх импортоор хангаж байгаа нефт бүтээгдэхүүн үнийн өсөлттэй холбоотойгоор эдийн засгийн суур үн инфляц нөлөөллүүд үүсэж байна. Дагаад хүнс ийм бордоо тесрэх бодисгээд манай гол суур үн тогтдог одоо нөлөөлдөг бүтээгдэхүүнүүд импортын хамаарал хүн дээр байна. За ингээд эн чинь нэг баррел нефт яаж өсөхтэй холбоотойгоор бид дандаа нөлөөллүүдийн тооцож байгаа. Өнөөдрийн төвшөнд бол нэг баррел нефт ингээд 110-аас 120 төвшөнд байхад инфляц нэг 2.5 тоннд хүрэх юм эрсдэл бодиттой байна. За энэний эсрэг бид нэр хариу арга хэмжээнүүдийг одоо үе шаттай авч хэрэгжүүлж байна. Нефтийн нийлүүлэлтийг доктортой байх, үнийг одоо жилийн одоо гэрээ хийх, за мөн инфляц нөлөөлж байгаа хүнсний одоо бүтээгдэхүүний энэ жилийн хаврын тариалтыг одоо хямд үнээр За Эрдэнэ бол гишүүн нэмэлт асуулт 1 минут.
их хурлын дарга ерөөсөө энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа хэсэг талаар шалгуур үзүүлэлт гаргачих боломжтой байгаа эрхцэн хувьд. Тэр одоо та энэ дээр бас манлайлаад аюулгүй зөвлөлдөө энийг оруулаад гарчвал энэ аудитэд хяналт тавихад амар. Би өөр магнас уран дарга тусалж хэлээд байгаа юм шүү дээ энийг. Тэг жилийн өмнө хэлсэн одоо жилийн дараа яг хэвээрээ яваад байгаа байхгүй. Тэр одоо энэ дээр нэг ахиц гаргаж иж энэ бол яг бодиттой төсвийн үр ашигтай байдал төлөвлөгөө рүү орчих гээд байна. Нэг хоёрдугаарт бол яг инкурсайда нөгөө юу л юм л да. Яг энэ нөгөө 4 жилийн бидний төлөвлөгөөнийхөө хэдэн хувийг биелэлцсэн байгаа юм бэ гэж. Мөнгө сүх дарга нэмээ хариулчвал тэр хиймэл оюуны яг энэ одоо ашиглалт ямар хувьтай байгаа юм бэ гэдгийг хариулчмаар байна. Дээрэс нь би энэ хүнд Батчуугар сайдад бас баяр хүргэмээр байна. Яа тэгэхээр эхэндээ бол одоо энэ салбарын бус гэжсэн богино хугацаанд салбараа том зургаар нь харуулж чадчих шүү дээ. Том зургаар нь хүмүүст ойлгуулж чадчихэв. Тийм учраас бол яг иймэрхүү бодлогыг ил тод нээлт За магнас уран дарга тэр Эрдэнэ бол гишүүнээ ярьж байгаа шийдэл их хурл танилцуулаарай. Бид нар дараад нь тэгээд албан журмаар албан бичгээр танилцчихъя. Номын сайд хайцсан. Тэр цахимтай хиймэл оюун ухааны хэрэгжилт гүйцэтгэлгийн асуудал ярьж байна. Одоогор эрх зүйн зохицуулт байхгүй байгаа шүү дээ. За номын сайдыг дуудаараа Эрдэнэ бол гишүүний асуултанд хариулах ёстой. Өнөөдөртөө гишүүдээ цагаа сунгаж байгаад хэлэлцэх асуудлаа дуусгая. Тэгэхгүй бол хуулийн хугацаатай учраас энийг эх 7 хоног шилжих юм бол нэг том 7 хоног алдаад энэ Монгол улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг энэ том асуудлыг богино хугацаанд чанаргүй хэлэлцэх тийм эрсдэл үүсэх учраас энэ 7 хоногтоо энэ өнөөдөртөө багтаагаад санал хураалттай учраас гишүүд маань тэгээд яаж игээд ордондоо 7-8 цаг хүртэл байж байгаа тэгээд санал хураалтанд идэвхтэй оролцоороо хуралдаан зохион байгуулах газар улсын хурлын нам бүлгийн ажлын алба улсын хурлын гишүүдийн одоо зөвлөх туслахуудад бас дамжуулж хэлээрээ. Ингээд жоох ажил хэрэгч байцгаая. Нэг өдөр бас жоох сунаад оролцчихъя. За бүгд